That's my shit, that's my wave. Do it like that, then I repay. Don't be scared, I ain't afraid. Just like that, come my way. That's my shit, that's Санаа шилжүүлэлттэй тавтай мөрөл тэгээд өнөөдөр би ингээд хотод ирсэн байна харж байгаачлан тэгээд би ингээд өвөөмийн ажилдаг 14 ажилдаг тэмээд юм ажил дээр нь өнөө ингээд 7 юм уу 8 хоног хэд ч байна магадгүй ирээдүгээс шалтгаалсан. За тэгээд одоо ингээд явж гин зандаа явж гин. Тэгээд одоо 150 км-ийн зайтай юм бол хол 7-8 юм уу гэдэг онооч байтугай ажиллана. Бэж байгаа. Яг одоо заавал subscribe дараарай, like дараарай. Нэг юм хэлэхэд нэг намайг үздэг хүмүүсийн 84% subscribe дараагүй юм лээ. Тэгээд заавал дараарай. Тэгээд түр баяртай. Till I get up, time is barely on our side. I don't wanna waste what's left. The storms we chase are leading us. Ингээд битүүрсдэг гэдэг гинэ. Сая ирсэн тэгээд ер нь бол өвөөмийн ажилдаг ажил нь өмнөхөөс илүү өөрчлөгдсөн байна. Тэгээд ер нь дараа нь тэгж танилцуулна. Тэгээд та нар бичлэгтээ ороорой. Тэмцээн бичлэгтээ тавтай морил энэ тавтай морил өнөөдөр бол 2 дахь өдөр тэгээд бичлэгээ цаа хийж хэлсдүүллээ. Өнөөдрийнхөө яг бүтэн өдрийг бичээ. Цаашдаа юу нэмэрхүү өдөр өнгөрнө үү гэдгийг би танаар жоохон товч тодорхой харуулчаад бүгдээрээ хамтдаа гэлгоо юм. Тэгээд энэ бас нэг амар уутгартай бол биш байна. Угаасаа ажил хийгээ ямар ч заавахгүй. Тэгээд тав гарч ийн маш. Тэгээд бүгдээрээ бичлэгтээ яа одоо ингээд байрлаж байгаа хонжоогоо унтаж байгаа өрөө танарт харуулъя. Тэгээд би жоохон цэвэрлэх хэрэгтэй яагаад гэж жоохон замбрааг байгаа. Тост шороог нь ачаад цэвэрлэндээ. Хоёр Close till I get up. Time is barely on our side. I don't wanna waste what's left. The storms we chase are leading us, and love is all we'll ever trust. Yeah, no, I don't wanna waste what's left. And on we'll go through the wastelands. Тэгээд жоо ажил хийснийхаа дараа юм гоё мэдгчийн жантай гомоо. Гэтэ би нэг юм хэлэхэд энэ бүх юм аа өөр мөнгөөр авч байгаа шүү дээ. Тэгээ бүх юм ингээ хөвөө эмээ ирээд төлөвлөх байгаа. За тэгээд юмтай зүгээр ансаж үзтгээ guys. Энэс би өмнө идэж үзчихсэн нэг юм жоохон чихэрлэг юм шиг тийм үлээ. Ой жоохон цаа. Хятад. Тэнийг авалцъя. Мэдханаа төвчлэлээр энэ хэмээл одоо би танарт энэ дэлгүүрийн байршлыг зааж өгье. За ингээд Улаанбаатар хотоос болохоор 150 км за. Тэгээд ер нь бол би явахдаа Ярамгаар дамжиж явсан. Тэгээд ер нь Ярамгаар дамжаа. Тэгээд ер нь бол ядын мөлийн тэгээд чинь нэг юм камер гэдэг шиг. Camel station гэдэг ямар ч нэг юм би нөгөө танарт харуулсан шүү дээ гаднах үзмжийг тэрнтэй адилхан дэлгүүр байгаа. За би энэ хэсэг дээр өлегтэй тайлбарлаж чадаагүй байна. Тэгээ шинээр тайлбарлаж байна. Улаанбаатар хотоос 150 км-ийн зайтай Улаанбаатараас Дунгой аймаг хүртэлх засмал зам дагуу байрлах Camel station бензин болон маркеттай энэ дэлгүүр байна. Танаар скриншот хийж аваад тэр замдаа ингээд хараал. Тэгээ заавал үйлчлүүлээрээ одоо бүгдээрээ
бичлэгийг өндөрлөнө. Тэгээд бичлэгийг оруулахгүй ингээд 5 6 хонцсон болохоор ихтгэл оруулъя гэж бодоод яг одоо ингээд бичлэгийг өндөрлөж байна. Тэгээд нэг хоног надтай хамт байсан баярлалаа. Тэгээд ер нь бол өвөө эмийг ажил мэжлээ. Тэгээд ер нь бол цаашдаа ч ингээд ирээдүйд бас ингээд ийм жоохон бич цагийн ажил хийж штэ ингээд оюутан болоод тэгээд ер нь бол ийм дэлгүүр мэлгүүрт ажиллах юм багтаа хийж өмнө хийжсэн болохоор ингээд туршлагатай байж магадгүй гэж би бодож байна. Тэгээд энэ удаагийн минь дэлгүүрт ажилласан vlog хамт байсан баярлалаа. Тэгээд баяртай. Нэрээ заавал subscribe болон лайк дараарай. Bye.